50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 559 994 төлөөд 3 төрлийн 4D 6D 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Эндийг та бүхэнд хүргэе. Тавьсан бооцоогоо 500 дахин, 1000 дахин, 2000 дахин өсөх боломж. Яг өнөөдрийн байдлаар яг энэ цаг мөчид бол үндэсний лотерейд байгаа. За гинтхэн байжснаа 6 тоо таагаад дарааллын дагуу таах юм бол та 50 сая төгрөг хожих боломжтой. За санаандгүй байжснаа ингээд тоо бөглөөд тэгээд 1-ээс 42 хүртэлх тооноос яг 6-гийн дараалал харгалцахгүй таах юм бол 120 сая төгрөг хожих боломж ус зөвхөн өнөөдөр үндэсний лотерейд байна. За ингээд эхлэлээ нэг юм сүртэй нэг хэд үг хэлээд шууд машин ажиллуулж эхлэе. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын машиныг ажиллуулж эхэллээ. За энэхүү 4D-гээр тоглож байгаа хүмүүс 3 дугаар зэргийн хонжироос хэрвээ та бооцоо тавьж 4 тоогоо дугаар бичсэн байгаа бол яг ийм хуудсан дээр надад бас миний тасалбар байгаа. Яг ийм адилхан тасалбар авсан бол өөрийнхөө тавьсан бооцоог буюу 500-аас дээш төгрөгийн бооцоогоо 500 дахин өсгөж авах юм шүү. За хамгийн ихний тоо ярьж авах хооронд 6 гараад ирсэн байна. 6 гэж бүгэлсэн хүмүүс бүгдөөрэнд баяр хүргэе. За дараагийнх нь 4. За миний бүгэлсэн тоон дотор бол энэ тоо хоёулаа байгаа. Гэхдээ тоонууд маань бол арай төрүүлээ гараад ирлээ. За миний бүгэлсэн тоо бол 0624. Таних бол хэд юм би мэдэхгүй. Гэхдээ 64-оор эхлээд бүгэлсэн байгаа бол тэр бүх хүмүүс бүгд нь амжилт хүсье. За дараагийнх нь дахиад 6 авах шиг байна да. За 6. За хамгийн сүүлийн нийт байна. За энэ хүү машинаас гарч ирсэн энэ 4 тоог дарааллын дагуу таах юм бол та өөрийнхөө бооцоог буюу 500 төгрөгөө за 500-аас дээш бооцоо тавина мэдээж. За ингээд 1 6 4 6 1. За манай хүндлэнгийн хяналтын бүгдөө сайн бичиж тэмдэглэж аваарай. 6 4 6 1 гэсэн 6 тоо 4 тоо дарааллын дагуу 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын машинаас гарч ирлээ. За одоо энэ машин бол 2 дугаар зэргийн хонжирыг тодруулах гэж байгаа. Мөн яг адилхан зарчмаар ажиллана. Гэхдээ таны тавьсан бооцоо 1000 дахин үржих. Үнэгээр өөр байгаа. За ингээд 40 бөмбөлөг 1-ээс тэг 9, 1-ээс тэгээс 9 хүртэлх 40 бөмбөлөг. За бүгдээ хамтдаа хүлээе. За бай. За тэг. За надад тэг байгаа. Миний бүгэлсэн тоон дотор тэг байгаа. Хамгийн түрүүнд гарч ирж байна. Бага зэргийн инээмсэглэлтэй байна. За одоо 6 гараад ирэх юм бол ингээд нүд мүдэн сонирн болох ёстой. За ингээд 8 гарч ирсээр миний инээмсэглэл байхгүй болж байна. Таны инээмсэглэл бол ингээд үлдчихэж байгаа. За тэг 8. За 3 дахь тоон. Одоо ингээд миний тоо байхгүй болсон болохоор миний хөмсгийн атир хашаад өөр болцоо. За тэг 8 хэд байна? 6 чи түрүүн гарч ирэх хэрэгтэйсэн. Хоцорлоо. Чи 8-аас хоцорж гарч ирж байгаа байхгүй. Уул бол 6 байвал би их баярлах гэдэг байхгүй. За ингээм хамгийн сүүлийн тоо 2. За 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур. Хэрвээ та яг 4D-гээр тоглоод өөрийнхөө бооцоог тавьсан бол таны бооцоо яг энэхүү 4 тоо таарж байгаа бол 1000 дахин үржигдэнэ гэдгийг танд дахин хэлэхэд тун таатай байна. Мэдээж 500 төгрөг тавьсан бол тэгэл 500 мянган төгрөг болох юм шиг. Ингэж өсдөг ямар нэгэн тийм юм ойр мэд байхгүй. За дараагийнх нь энэ бол 4D-ийн 1-р зэргийн хонжирыг бид нар хамтдаа тодруулах гэж байна. Хэрвээ та 4D-гээр тоглож байгаа бол бас эхний 2 машинаас гарч ирээгүй бол бас хамгийн өндөр дээр нь гараад ирэх юм билүү, тийм ээ? Та бүхэн яг адилхан сууж байгаа ч юм билүү. За ингээд 40 бөмбөлөг бэлэн ингээд тавьсан бооцоо бол энэ машинаас гарч ирсэн 4 тооны ард харьяалагдах тэр мөнгөн дүн таны тавьсан бооцоо 2000 дахин үржигдэнэ.
За, инхээр зэрэг нь артал нэг аварын шар байгаа. Оба. За, бажгараа. Унтрахгүй болохгүй лөө. За. Энэ арталтаа манайх улаан гэрэлтэй, шар гэрэлтэй байгаа. За, шар гэрлээ дахиад дарж болохгүй юм шиг байна. Манай хөндлөнгийн хяналтынхан сайн харж ин шүү. Энд элдэв юм ерөөсөө байхгүй. За, ингээд дахиад дөрвийг дарлаа. За. За, бажгараа. Стоп. За, машина ахаад хасаалаа. За, ингээд 40 энэ машин дээр л жоох иймэрхүү юм болоод байгаа шүү. За, одоо бүгдээ хамтдаа машинаа яг ажиллуулж эхлэе. 40 бөмбөлөг маань 40 л орцсон. За, ажиллаа. Би түрүү хэлсэн таны тавьсан бооцоо 2000 дахин үржигдэнэ. Хэрвээ та 500 төгрөг хамгийн багадаа бодоход таны тавьсан бооцоо сая төгрөг болох нь ш. За, хамгийн ихнийх нь 7. За, би ингээд тоглоомноос гарлаа. Тоглоомноос гарчлаа. 7. Дараагийнх нь 2. 7 2. 7 бодоод 2 гарч ирсэн. За, дараагийнх нь 3 дахь тоо. 3 дахь тоо 2 7 2 2 7 2 2. За, одоо ганцхан одоо энэ тоо гарч ирснээр таны бооцоо 2000 дахин үржигдэхүүгүй гэдгийг шийдэх гээд байна. Хова 6. За, өнөөдөр 4-гээр тоглосон бүх хүмүүст бүгдөөрэнд нь баяр хүргэе. За, гарсан тоонуудыг дахин хэлвэл 3 дугаар зэргийн хонжуурын машинаас 6 4 тэг 6 4 6 1 гэж гарч ирсэн. За, 2 дугаар зэргийн хонжуурын машинаас тэг 8 6 2 гэж гарч ирсэн бол 3 дугаар зэргийн одоо 1 дугаар зэргийн хонжуурыг тодруулах машинаас 7 2 6 гэсэн ийм 12 тоо гарч ирлээ. Ингээд дөрөвдөө энэ хүрээд өндөрлж байна. За, харин одоо бүгд хамтдаа 6D-г ажилуулна. За, 6D бол дарааллын дагуу 6 цифрыг зургуулангийн зөв таах юм бол та 50 сая төгрөгтэй болно. Гэхдээ дараалал нь таасан 5 4 3 2 бүгдөө бас тодорхой хэмжээний шагналтай хийлэхэд тунтаатай байна. За, ингээд 60 бөмбөлөг маань жаруулаа бэлэн доороос агаараар үлээлээ. За, зургуулангийн дарааллын дагуу таана. Бас хэцүү шүү. За, эхлээд 4. Хамгийн ихнийх нь 4. За, дараагийнх нь ид байна харъя. Дараагийнх нь 8. 8. За, дараагийн тоо 6D-гээс гарч ирэх тоонуудыг бол яг дарааллын дагуу таасан байх юм бол одоо та мөнгө хожих эрхтэй болно. Дарааллын дагуу таагаагүй байх юм бол хөвчөнгөө шүү. За, ингээ 2 4 8 2 дандаа тэгштэй гарч ирсэн байна. Ахаад 4 4 8 2 4 8 2 4. За, 5 дахь бөмбөлөг 5 дахь бөмбөлөг 5 4 8 2 4 5. За, яг энэ 5 бөмбөлгийн 5-ын дарааллын дагуу хэрвээ та таацсан бол та сая 500 мянган төгрөг хожно. За, хамгийн сүүлийнх нь 1. За, яг энэ хүү 6 цифр гарч ирлээ. Дахиад хэлье. 4 8 2 4 5 1. За, ингээд 6D энэ хүрээд өндөрлж байна. За, харин одоо өнөөдрийн хамгийн ер нь одоо үндэсний лотерей хамгийн өндөр хонжуурыг хожих одоо энэ хүү машин маань ажиллаж эхлэх гэж байна. 1-ээс 42 хүртэлх 42 цифрыг агуулсан 42 бөмбөлөг маань бэлэн. За, эндээс нийтдээ бид 7 бөмбөлгийг гаргаж байгаа. За, хамгийн ихнийх нь за, жакпот 120 сая дээр одоо 642 дээр тоглож байгаа хүмүүс байвал нэг мэдээлэл байна. Эндээс гарч ирэх бөмбөлгүүдийг дарааллын дагуу таах шаардлагагүй. Гэхдээ эхний 6 бөмбөлгийг зургуулангийн
гараад ирсэн байгааг дараа нь гаргацахгүйгээр таасан байвал та 120 сая төгрөгийн эзэн болох шүү. За эхний бөмбөлөг гараад ирсэн 6, дараагийнх нь 3. Одоо бид 5 бөмбөлөг гаргана. За 7 дахь бөмбөлгийг бол бид нар бонус бөмбөлөг гэж нэрлэж байгаа. Тэгэхээр бонус бөмбөлөгийн талаарх мэдээллийг дараагийн нэвтрүүлгээр жоохон дэлгэрүүлнэ. Одоо бол та бүхэн манай вебсайтаар, фэйсбүүкээр, захин хуудасуудаар бас давлаад харчаараа, асуучаараа, харчаараа. За 28, 6, 3, 28, 13, 6, 3, 28, 13, 6, 3, 28, 13. За 5 дахь цифр, 5 дахь тоо 27, 27, 27. За яг энэхүү 5 тоог та таацсан байгаа бол 900 мянган төгрөг хожигдсон байгаа шүү. За энэ 6 дахь бөмбөлөг 41 нэлээд ахмад тоо гарч ирж байна да. За яг энэхүү 6 цифрыг та дараалал харгалзахгүйгээр таасан бол танд баяр үргээ, үнэхээр баяр үргээ. Та 120 сая төгрөгийн хонжирын эзэн болсон. 6, 3, 28, 13, 27, 41. Хамгийн сүүлийн бонус бөмбөлөг 25. За ингээд өнөөдрийнхөө таны азыг тодорхойлох 25 бөмбөлгийг бид нэр амжилттай гаргалаа. За 4D-ийн 1-р зэргийн машин дээр жоохон гацалт үүслээ. Тэгтээ зүгээр баха. За ингээд өнөөдрийг бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Биш, сайхан амарцгаагаараа. Баяртай. Маргааш уулзъя. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн 4D Zugati 642 литрээр оролцсон 3-аас 6 төрлийн хонжирын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас C1 телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох, хоч амьдралаа өөрчил.